Би хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр бол ёс суртахууныг ноцтой зөрчсөн байх юм бол харин тэр хуулиар хэсгэнэ. нэг бол сонгодог парламентын засаглал бай, нэг бол сонгодог ерөнхийлөгчийн засаглал бай. Юмаа хэрэгж чадахгүй хамгийн одоо том жишээ нь оюу талхай. Хятад 23 намтай гэж байна. 3 сая дөнгөж сая хүрч байгаа Монгол 24 намтай байна. Яагаад монголчууд энэ газрын хөгжлийн баялгаараа мөнгө осгож болдог юм бэ? Сайн бацхан үзэгчтэй нийгэм улс төр эдийн засгийн асуудлаар ярилцдаг хүмүүс байр суурь нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. За өнөөдрийн дугаартаа бид төвөгч, судлаач, дулам доржийн хишиг дэлгэрийг урьж оролцуулж байна. За танд өнөөдрийн мэнд хүргэе. Танд ч баярлалаа. За тэгэхээр үзэгчд маань бас хишиг дэлгэрийг сүүлийн үеийн бас нийгмийн иргэнд чиглэсэн нийгмийн судалгаануудаар нас зарим улсууд манаас таньж мэддэг болсон байж магадгүй юм. Ялангуяа хөлийн чанд дах монголчуудын нийгмийн асуудлын талаар судалгааны ажил хийж энэ бас нийгэмд бодиттой ажил болж чадсан юм судалгаа хийж байгаа. За тэгэхээр өнөөдөр ер нь энэ нэвтрүүлэг маань нийгмийн асуудлыг нэлээд гүнзгийс хөндөж тавихыг хичээдэг ийм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр судлаач хүний хувьд ялангуяа нийгэмд чиглэсэн ийм судалгаа хийдэг хүний хувьд өнөөдөр Монголын нийгэм ер нь ямар хөө төвшөндөө явж байна. Бид ямар нийгэмд амьдарч байна гэж танаас асуувал та юу гэж тодорхойлох вэ? За маш сайхан асуулт байна. Тэгээд хоёр зүйл дээр л ярина да. Тэгээд нэгдүгээрт нь шинжлэх ухааны үндсэлтэйгээр ярих хэрэгтэй бол хоёрдугаарт нь болохоор өөрөө би иргэн хүн шүү дээ. Тэгэхээр иргэн хүн өөрөө нийгмээ харж байгаагаар ярих гэж бодож байна. За судлаач гэхээс илүүтэй олон улсын хэмжээнд манай Монгол улсын нэр хүнд бол ер нь бол гайгүй гэж боддог. Тэгээ үндсэн хуулиар биднес чинь арслсан улс шүү дээ. Тэгээ парламентын засаглалтай. Тэгээ өнөөдөр биднес ямар нийгмийг байгуулж гэвэл бас сайн сар зүйлүүд их байгаа. Гэхдээ би өөрөө бас гадна суралцж сайн зүйлүүдийг олж харж явсан хүнэд бол аль болохоор сайн талыг бас ярих хичээдэг. Тэгээ бас ард иргэд бол нийгэм бол угаасаа тэг саруудыг бол яриад эхэлсэн байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас өнөөдөр танаа энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа бас ховж өвшин гэж бодож байна. Тийм учраас сайн зүйлийг ярих гэж байна. Тэгээд иргэн хүний хувьд нийгэмд одоо үнэлэхээс илүү нийгмийн одоо оролцоогоо ярина гэсэн үг. Тэгээ оролцоо маань одоо ингээд их хандаа хурж ирээд нийгмийн одоо бодит байдлуудаараа харахад бол нэг хоёр зүйлийг бас би хэлмээр санагдтыг. Нэгдүгээрт нь иргэд маань өөрөө сэтгэлгэн дээр бас шинжилгээ хийх цаг болжээ. Ялангуяа залуучууд маань энэ нийгмээс хааш тавч байгаа шүү дээ. Дараагийн 20, 30, 40, 50 он гэх тийм учраас тэнд хангалттай 40 жилийн хугацаа байна. Одоо энэ хугацаанд амжиж одоо нийгэмдээ одоо үр бүтээлтэй чадвартай болох хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор манай ахмад үеийн маань нийгэмдээ бас зүгээрс хараа суугаад авах шисгөө. Аль болохоор бас өөрсдийнхөө өндөр зөвшөөрлөхийн төлөө бас төрдөө үгээ хэлдэг ч юм уу ахмад залуу үедээ ингэж сургууль бас харилж явах хэрэгтэй. Нэгсэндээ нийгэм идэвхтэй байх хэрэгтэй. Тийм ээ нийгэм нь бол жоохон тийм ээ Улаанбаатар хэмжээнд бол нэлээд идэвхтэй байх шүү. Тэгээ хөдөө орон нутгаар бисаа явлаа. Тэгээ бас нөгөө бахварандаа байна гэдэг чил байх шиг байсан. Тэгээд аль болохоор иргэн маань өөрсдөө жоохон идэвхтэй байх юм бол энэ нийгэм бол цаашдаа явах хаа. Тэгээ олон улсын хэмжээнд бол нэр хүнд сайн байгаа учраас тийм. Нийгмийн хөгжлийг нийгэм хөгжиж гин нийгэм одоо сайжирч гин гэж олон улсын хэмжээнд ер нь улс орнуудыг ямар ч гэсэн тодорхойлдог нэг тийм юу байдаг бах. Стандарт хим хэмжээ байдаг бах. Манайх тэрний ер нь аль адны явдаг юм бол ер нь хүн хөгжиж нийгэм хөгжинэ гэж асуудал яригдах байх. Тэгэхээр би өөр бол эцэг эдийн засгийн хүн бол биш. Тэгэхдээ энэ нийгмийн судлаачийн хувьд эдийн засгийн статистик мэдээлэл ч юм уу тэр үдээр бол үндэслэдэг. Нэгсэндээ математик ч багасаа гарна шүү дээ бас. Тэгэхээр олон улсын хэмжээнд манай нөгөө ядуурлын хэмжээ гэдэг чинь хүний хөгжлийн индекс гэдгээр бол янз бүрийн тоо байдаг. Тэр тухайн байгуул олон улсын байгуул манай аль бүсэд орчтойгоос шалтгаалалтаа бас тэр чинь зарим байгууллагууд нь бас эдийн засгийн одоо үйл ажиллагааг манад явуулахын тулд албаар одоо ядуу бууран орон гэж гаргадаг ч юм уу эсвэл дундаж хэмжээтэй гаргадаг тэр үзмжийн асуудал байна. Гэхдээ сонирхлын асуудал. Зүгээр нийтлэг Дэлхийн банкны хүрээлэнгээс индексүүд гардаг. Дэлхийн одоо нийт 200 гаруй орнуудын жагсаалтар бол манайх бол нэг мууд нь орчихгүй байх. Гэхдээ ядуурлыг одоо арилгах асуудал дээр бол бас анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Бас яг тодорхой хэмжээнд бүлэг үүссэн байгаа учраас. Гэхдээ би нийтэд нь ядуу орон гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээ хүн бол өөрөө их оронч байх хэрэгтэй.
Тэгээ цаашдаа энэ хөгжлийн бодломоор явсараад бүс нутгийн хэмжээнд нэлээд байвал зэх зүгээр гэж боддог манайх. Ялангуяа Азтай байвал тий Азийнхаа шилдэг улс ч гэдэг ч юм уу Аздаа одоо хүчрхийг Азтай эдийн засгийн хувьд одоо бид даасан тийм байр суурь байх хэрэгтэй. Зөв олон улсын хэмжээ гэдэг бол тэр бол дипломат харилцаагаар явагдах болов. Тэгээ манайх яг бол хоёр том хүчтэй учраас шууд гаргалгаа их бага байдаг тийм ээ. Одоо төгрөг зам гэдэг ч юм ингээд олон асуудал үүссэн шүү дээ. Судлаан дээр иргэний нийгмийг байгуулна гэдэг манайх 90 оноос хойш их ярьсан л да. Үндсэн хуулийн дээр хүнлэг энэргүй байх хэрэгтэй гэж зөнсөн одоо олон улсын хүмүүлийн болоод манай жорчлээ зарим ч одоо улс төрийн байгууллагуудад нийлцээ явж явах шиг тийм ээ. Хуулийг одоо санаачлаж явж явах шиг. Тэр цаг үе бол одоо жоохон өөр болсон олон улсын жишгт бол ер нь бол тэр байгууллагууд бол тухайн орны одоо судалгаа хийчихэд дараа нь өөр эдийн засгийн институтуудыг оруулж идэв учраас тийм бол жоохон 90 өндөртэй тийм ээ биднээс тухайн юм мэддэг байсан учраас хүмүүс тусламж өгөөд байна. Японы газраас ирэл байна. Одоо энэ тэндээс хүмүүс симэрж байна гэдэг. Тэг өнөөдөр ингээд биднээс одоо газрын ингээд лиценз маягаар өгсөн байх жишээний өөрсдийнхөө олон зуун жил идэх хөрөнгөө тодорхой хэмжээний улсуудад өгсөн байх жишээний иргэд маань өөрсдөө одоо эх орондоо одоо харин хүмүүсийн боол болсон ч байх шиг ийм асуудлыг бол ярьж болно л доо. Харин өнөөдөр энэ иргэний нийгмээ цааш нь одоо иргэн шүүдлэх тэр соёлын асуудал дээр нь эдийн засгийн бие даасан бодлыг боловсруулахын тулд үндэсний тийм хөгжлийн хөтөлбөр гэдгийг гаргаж өгөх хэрэгтэй. Манайд бол тийм хөтөлбөрүүд бол мэрсээр хөрөлөнгүүдээр яригдчихсэн зарим нь бэлэн болцсон байгаа. Сайн ч гэсэндээ бас тэр өөрөөр улс төрч их дург учраас улс төрийн тухайн намуудыг их ярмаар байна. Намуудаар ч гэсэн бодлогод бас байгаа. Тэгээд мянганы хөрөлтийн хөгжлийн соёлын сангаас хүртэл манайд тийм одоо тийм зорилтуудыг биелүүлэх гэж чиг үүрэг өгдөн шүү дээ. Тэгэхээр бол манай Монгол улс цааш өөр яг бие дааж тусгаар улс гэдгээ л өөрөө мэдэрч байгаа бол хөгжлийн яг тийм тусгаар бодлоготой байх хэрэгтэй. Тий. Одоо урд нь бас би бас олон нийт сошиал бас хэвлэл мэдээлэлээр бас энэ нийгмийн хамгааллын бодлогыг нэлээд ярьж байгаа. Тий. Тэр нь бол ерөнхийдөө манайх шиг одоо хүн ам зүйтэй тэгтээ өргөн удам нутгийн оронд бол халамжийн бодлогоос хамгааллын бодлого руу шилжих цаг нь болж нэгсдээ реформ хийгээд эхэлчих хэрэгтэй юм байна. Тэгээ энэ бол эдийн засгийн хувьд ч одоо бараг шаардаад эхэллээ шүү дээ. Нөгөө капитал буюу хөрөнгийн хуваарлтыг тийм ээ. Халамжийн бодлого, хамгааллын бодлого хоёрыг манайхан ер нь нэг нийгмийн халамж хамгааллын яамч гэх жишээтэй бид нар ингээд ерөнхийдөө ингээд нэг багц ойлголт болгоод олон нийтэд нэлээд гүн ойлголцсон учраас халамж хамгаалал хоёрын одоо яг одоо юугаараа алийг нь баримтлал илүү давуу юм гэдэг талаар нэлээдэн сайн ойлголтгүй байгаа даа шиг. Тэгээ халамжийн бодлого хавтгаарлаа, халамж одоо ингэснээрээ хүмүүсийг одоо ийм бэлэнчлэх юм сэтгхүүд оруулчлаа гэдэг нэг талаас нь тэгж ярьдаг. Хамгааллын бодлого гэдэг нь энэс юугаараа ондоогаад байна. Тий, тэгэхээр энэ нэг хоёр уул нь нэг манайх та ямар бол нэг л хамаар хариалд байгаа л да хүмүүс бол нөгөө тэрэндээс нөгөө төтөр тэтгэмжиндээ нийгмийн даатгал гэдэг учраас нэг ойлголтыг ойлгож байна шүү дээ. Халамжийн бодлого бол ерөнхийдөө шилжилтийн эдийн засгийн орнуудын үед бол ерөнхийдөө нөгөө гал унтрах маягаар байж шүү дээ. Тэг нөгөө хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө алга ядуурлах хэрэгтэй байна. Тэгээ хоёрдугаар нөгөө хүмүүсийн нийгэмд шинэ нийгмийг хүлээж авах одоо хандлага одоо бэлэн бос байсан тийм ээ. 90-ад онд бол одоо ядуурлал маш их байсан шүү дээ. Тэр үед бол одоо олон улсын тусламжийн байгууллагад дамжуулаад хэрэгжүүлж ирсэн. Тэгээ тэр нь бараг уламжлал болчихлоо шүү дээ. Хүн болгонд одоо нөгөө төр засгаас заавал юм өгөх ёстой юм шиг тийм ээ. Тэгэхгүй бол одоо би одоо бараг энэ их хооронд амьдрах шаардлагагүй бол гадаад гарч ажиллах ёстой гэж тийм ойлголт концепттэй болсон. Хамгааллын бодлого ерөнхийдөө биднээс өнөөдрийн олж авсан арчлалын үнэт зүйлсүүдийг бид цааш нь ингэж хамгаалж авах хэрэгтэй байна. Нөгөө хүний хөгжлийн бодлогоор. Нэгсэндээ би тэрэн дээр нэг концептыг ярих гэдэг нөгөө Америкийн social security system гэж. Тэгээ тэр системийг хамгааллын бодлого дээр оруулаад өгчих юм бол хүн болгон одоо эрүүл мэнд боловсролын асуудлаараа санаас авахгүй болно л доо. Тэгээ үйлчлэгэнд хөргөн шуурхай болно. Тэгээ нийгэм маань зөв чиг хандлагатай болно. Төрмөн өөрөө төр шиг хүмүүс шүтгэдэг нь шүү дээ. Одоо тогтолцоогоор манайх нэг жоохон уруул болчиход байгаа санагддаг шүү дээ. Яг үнийн нүгэлэхэд. Чи одоо шинэ одоо төр институтуудын нэг шатлал байна шүү дээ. Одоо иргэн одоо төрөөс үйлчлэг авна шүү дээ. Уул нь төрчөө уул нь төрөд бол нэлээд маш гоё үзэл байхгүй юу? Төр ус тийм ээ. Хүмүүсийн одоо энэ ухамсар гүн байж Монголын төрж ус гэж ярих хэрэгтэй. Тэр засаглалын хэлбэр дээр очиж байгаа ингээд замхарчаад. Тэгээ засаглалыг ямар институтууд хэрэгжүүлдэг вэ гэхээр ч нөгөө яамдууд, агентлагууд, төрийн албан хаагчид, төрийн эрхийг авсан хүмүүс таван шүү дээ. Тэгэхээр нэг иргэд
төрийн хооронд нэг засаглал маань өөр ингээд шатлал нь буруу учраас иргэд их гомдол санал ихтэй нэг иргэн хүн одоо эрүүл мэндийн одоо даатгал нь одоо манайх шимэл хуулиар одоо нэг 14 оноос хойш одоо үйлчлэх болдог л дуусчлаа баг. Тэгээд одоо манайх шиг одоо илгэний үйлчлэхтэй орон одоо суур өвчин бол манайх бол 60 70 оноос уулна ингээд манай аав өвгдээс хийгээд байсан юм байна. Тэгээд тэр байлаа гэхэл одоо нэлээд хэдэн суур өвчнүүд байна шүү дээ. Одоо гошигны өвчин байж ясны сэргийлтэл энэс удамшааж яваад байгаа байхгүй. Тэгээд энийг одоо энэ төрийн засгийн үед л одоо хурдхан шиг одоо шийдэж өгөх хэрэгтэй. Тэгэхэд бол тэгээ иргэншүүлэх нийгмийг буюу нийгмийн хамгааллын бодлогыг гаргаж өгөөд одоо өнөөгийн хуулиуд бол их олон хууль их баталдаг. Тэр магадгүй хууль санаалж байгаа хүндээ бол ашигтай байх шүү. Яг нэг хуулийг одоо санаачлаад мөнгө авах нь шүү дээ. Тэр гишүүн маань өөрөө бас амьдрал ахын шаажирдаг ч юм уу тийм ээ. А зүгээр улс орны хэмжээнд сэтгэж ярих юм бол энэ бол Монголын ард түмэн гэж ярих хэрэгтэй. Тэрээс шүү дээ тухайн хэсэг бүлэг хүмүүст зориулж хууль баталгал идэвхсэн. Ялангуяа одоо манайх шиг одоо хөгжлийн бэрхшээл өндөртэй иргэд бол одоо мэдээ их байж одоо алкоголын данд өнөөдөр хэдэн амнасаа алдсан хүний тоотой харьцуулаад өнөөдөр одоо зүгээр энгийн иргэд одоо замын одоо тийм ээ автобуслаар хэдэн хүн өргөдөж байна гэж ярих хэл юм байна. Тийм учраас иргэнээ хамгаалсан бодлогыг гаргахтай. Одоогийн боловч юусэл халамж төрөл хамгаалаад байна шүү дээ. Төрөлд гарсан хүмүүсийг л одоо гоё харагдуулахын тулд нөгөө шиг их амлалт өгдөг учраас. Гэхдээ энэ бол улс төрчлөлт биш тийм ээ бодит ирэл ирж байна. Яригдсан асуудлыг нэлээд хоёлаа задлаад ярил л да. Одоо түрүү иргэний оролцоо гэж ярьж байгаад хоёлаас өнгөцгөө яриад орхичлаа тийм ээ. Тэгэхээр өнөө нөгөө бид нар чинь газар нутгаа ингээд лиценз зэрэгөө явуулчлаа гэж энэ өршөөнд орчлаа гэж байна. Энэ болгон дээр чинь таны над ярьж байгаа нөгөө иргэний оролцоо гэдэг юм байхгүйсэн учраас иргэдийн хяналтаас энэ бүх зүйл ангид байсан учраас ийм болчиход байна гэж ойлгож болох. Тэгээд иргэдийн оролцоог ялангуяа хөдөө орон нутагт одоо нуул уурхай лиценз бол бүгд одоо хөдөө орон нутагт явагдаж байгаа тийм. Тэгэхээр энэ хөдөө орон нутагт иргэдийн оролцоог яаж одоо бий болгох юм? Өнөөдөр иргэд оролцоогоо хангаж ийн гэхээр нэг форум юм уу нэг нээлттэй хэлцүүлэг юм уу нэг юмд очиж суудаг. Тэн дээр очиод нэг 5 үг хэлдэг. Энэ зүйлээр л хязгаарлагдчихад байгаа байхгүй юу? Инээс цааш иргэдийн оролцоо яаж байх вэ? Яаж хяналт төрд тавих хяналт тэрийг өөр иргэдийн оролцоог шилээд байгаа юм шүү. Иргэний оролцоо тэгэхээр зүгээр академик талаас бол юусан л да би нэг энэ талаар бас жоохон суралцсан учраас бас министр юм ярьж боломжтой гэж боддгийг. Тэгээд хамгийн одоо товч гаргалгаа бол ерөөсөө иргэний боловсрол, улс төрийн боловсрол байх хэрэгтэй. Тий. Тэгэхээр 26 жил гэдэг чинь бол тодорхой хэмжээний хугацаа өнгөрчлөө шүү дээ. Тэгэхээр таны ярьдаг үзэг л да одоо шөхөдөө тэр хүмүүс яаж тэр одоо мэдлэгийг чадварыг олгох уу? Харин харьцангуйгаар манай иргэний нийгмийн байгууллагууд мэдээ хүчтэй гэж бодож байгаа шүү дээ би. Тий. Яг бол хүний эрхийн чиглэлээр нэлээх хүмүүс ярьж бичдэг тийм ээ. Тодорхой хэмжээний бүр ингээд өөрийнхөө имижийг бүрдүүлсэн хүмүүс байна шүү дээ. Нэг хүнийг харахад энэ хүний эрхийн талаа явдаг гэж бодсон. Тэр сайн талууд байна. Жон сар тал нэг юм бол юу вэ? Хэд нөгөө улс төржүүлдэг. Тэ одоо иргэнээ ингэж уунууд хамгаалж явах хэрэгтэй хүмүүс чинь нөгөө тодорхой хэмжээний хүрээллийг бий болгочиход байна л да. Нөгөө манайх тэр нэг олигархчсан гэж яриад байдаг юм л да. Манай нөгөө нийгэмд манай тийм олигархчсан үзэгдэл их байгаа учраас иргэд өөртөө тэрнээс сөрөг хүчинд нэг одоо имиж шүү дээ. Одоо ингээд би сая хөдөө орон нутгаар явах чинь одоо нэг хөгжлийнхаа тухай юм ярихад л одоо намуу гэж асуух жишээ нь тийм ээ. Одоо хүмүүс нөгөө намуудхан чиглэлээр ингээд аханд үүсэрэж ингээд янз бүр ажилд орсон байдаг. Тэгэхээр нөгөө би нөгөө хүмүүс иргэний одоо лекцээ унших, иргэншүүлэх, улс төрд хяналт тавих тухай нь одоо ингээд хичээл заах гэдэг шүү дээ. Тэгэхээр хүмүүс мань аль хэдийнт нөгөө манкурд гэдэг нэг тийм үг хэлгээд шүү дээ. Тим юмд орчихсон. Тэгээ бүр ингээд айдас үүстэл болцсон юм санагдаад байна. Тэгээ тэр нийгмийг л одоо цас залруулахын тулд залуучууд мань хийх хэрэгтэй. Хоёрдугаарт нь иргэд мань өөрөөсөө иргэний зориг гэж нэг сайхан үг гэдэг шүү дээ, тийм ээ. Тийм иргэний зоригтой үг байх хэрэгтэй. Тэрнийг хэрэгжүүлэхийн тулд дараагийн одоо бодлого босруулагч нар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг иргэний боловсрол руу одоо олон нийтийн боловсрол руу оруулах хэрэгтэй. Тэр төсөн бүр улс төрийн боловсрол, улс төрийн оролцоог одоо та зөв сонголтоо хийхин тулд улс төр чи хэрхэн одоо таньж мэдэх вэ? Тэрүүний худлаа ярьж ийнэ, үнэн ярьж ийнэ гэдгийг тэр хүн хараад мэддэг байх хэрэгтэй байхгүй. Тий. Тэгэхгүй болгож хүмүүс ч маань одоо хөдөөгаа маршрут маань өнөөдөр тэр хүний одоо тухайн боловсролыг яаж эзэмшдэг нь тухайж мэдэхгүй
тэр хүний тухай одоо ямар төсөөлдөг л байгаа шүү дээ. Хурж ял нэг одоо тодорхой хэмжээний өөрийнхөө өсөл мөрөөдлийг ярих энийг төрийн бодлогыг одоо ойлгочих байгаа байхгүй. Тийм учраас ялангуяа нэг хөдөө орон нутгаар бол одоо иргэний нийгмийн байгууллагууд ялангуяа би уриалмын санагддаг. Та нар одоо хотод ингээд бүгнээр ингээд хоорондоо мэтгэлзээд авах хэрэггүй тийм ээ. Хөдөө орон нутгаар тэр бодлоо хэрэгжүүлээч чи очиад тэр хүмүүст гоё сайхан тэр хөтөлбөрүүдэд танилцуулаач. Тий ялангуяа би бүр ингээд захын одоо би бол нөгөө замууд маань ингээд хөрцсөн болоо гэж бодож ирсэн байхгүй. Тэгээ зарим сондод зам байхгүй шүү дээ. Тэгээ төвийн эрчим хүчин зарим нь холбогдсон гэсэн нөгөө даац байдаг учраас ээлжиж ингээд хүмүүс нь тоогоо хэрэгэлдэг тийм ээ. Тэгээ тэр сумд бол одоо нөгөө иргэний хөгжил, иргэний оролцоо гэдэг юм ярих хэцүү л байгаа байхгүй. Тэгээ очих нөгөө хүмүүс маань зөвхөн сонгуулаар ч юм уу эсвэл зөвхөн төв суурьнд байгаа мэдээлэлээр харин сайн тал нь интернет байх юм да тий. Холбооны залуучууд нь тэр нөгөө суурьлаад өгсөн тийм ээ. Иргэн ших гэдэг ойлголт тэндээс ихээ алс хол байна гэж ойлгох уу? Иргэн ших уул нь монгол хүмүүс бол их сайхан иргэншижсэн. Сүүлийн 19-р зууны сүүлээс эхлээд шинэ орчин цагийн мэддэг боловсруулаар эрүүл мэндээрч нэлээд иргэншижсэн. Тэгээд тэр маань одоо 90-ад оны ихэнд ингээд шал өөр ойлголт болсон шүү дээ. Нөгөө төлөвлөсөн төлөвлөлт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн гэдэг шиг тийм ээ. Тэгээ 70 жил одоо тодорхой хэмжээний өөрийнхөө итгэл үнэмшил байсан тэр нийгэм маань шал өөр нийгэмд орохч марж тэр хүмүүс өөрөө төрөл ярилцсан юм шиг болж штэ. Нөгөө тэр нийгэмээ хүлээж авах оюуны чадамж нь байхгүй. Тэгээ би хүмүүс ингэдэг монголчууд одоо тархины тураалтай гээл нэр хочиг бол гадныхны үгээр хэлж шоолоод би бол монголчууд өөрсдөө битгдэг шоолооч тийм ээ. Уусаа бид тэр нийгмийг хүлээж авах хугацаа бид хэрэгтэй л байсан байхгүй да. Одоо харин хэдүүлээр нь хөгжлөө ярих цаг болсон юм байна. Тэгээ эргээ 25 6 жилийнхаа юм дээр биднээс тэр юм уулаад байхаар дараагийнхаа ирээдүгөө ярьж хэрэгтэй. Угаасаа нөгөө сая ЮНЕСКОгийн ирээдүйн судал гэж тэнх их сургууль Монголын ЮНЕСКОгийн салбар хамтран урьд лекц уншсан л да. Тэр хүнээс нь ирээд. Тэгээ тэр хүний лекцнээс би бас орчуулгыг хийгээд хамт ингээд сургалтанд сууж хат. Угаасаа танаа ард түмэн тийм ээ үндэсний тийм ихтгэл үнэмшил одоохондоо сууж өгөөг байна. Тийм байгаас юус ингээд хинч хөдлөхийг хүсэхгүй байна гэж хэлчихсэн. Тэр өмнөний хувьтай болоо тэгэхээр ард түмэн өөрснөө ихтгэл үнэмшлээ олж авч ийш үндэсний бахархалтай болж ийш тийм ээ. Таш нэг солон хүмүүс солонгос өөрөө чосон гээ үзэл гаргасан байх шинэ тийм ээ. Одоо хятад хүмүүс бол өөрийнхөө хятад хүндэл их хайртай шүү дээ. За Америкчууд гэхэд өөрсдөө American culture, Америкс өөрийнхөө соёл гэж байдаг тийм ээ. Америк хүн гэж юм бэ гэхээр өөрийнхөө identity байдаг. Одоо сүүлийн энэ талаар бас би биш олон цагаан залуучууд ярьж байгаа. Бас хүчтэй хүрээлэнгүүд бас байгуулж байна. Тэгээ би өөрөө нөгөө би даасан хувь хүн учраас хоёрдугаарт энэ ч нөгөө ярьж бичээд ингээд явахаар шиг хөрөнгө ордог юм байлаа шүү дээ. Одоо ингээд хөдөөгөөр орчмод одоо өөрийнхөө хэдэн орчуулгаас олсон мөнгө л ингээд зарсуулж байгаа байхгүй. Тэгэхээр чинь хүндрэлтэй нөгөө янз бүрийн намжрахсан болоос хол байдаг. Одоо энэ төв суурин газар соёл иргэншлээс одоо цаг хугацааны хувьд орон зайн хувьд хэр одоо аллагдмал байгаагаас шалтгаалаад бас энэ Монгол улсын иргэд маань тэр таны хэлээд байгаа тэр иргэн байх гэдэг тэр юм нь бас арай өөр төвшөнд байгаад байгаа шиг байна л та. Яаж одоо яг чухам иргэн гэж ямар хүнийг хэлэх вэ? Энэ одоо цаг хугацааны жишээлбэл гадаадад манай монголчууд сууж байна. Хөдөө орон нутагт бүр алс тайгад тийм ээ. Ингээд янз бүрийн юм орон зай цаг хугацааны хувьд бид нэр ондоо газар байгаа байхгүй. Яаж нэгдмэл нэг тийм иргэн шиг ойлголттой болгох юм? Тэхийн тулд нөгөө нийгмийн хөгжлийн концептыг гаргаж ирэх хэрэгтэй. Ирээдүйд монгол хүний яг монгол хүн гэж хин юм бэ гэсэн үндэсний ойлголт боловсролын салбартаа суулгаж ирэх хэрэгтэй. Нэгдүгээр хүүхэд манд ороос нь ихтэй шүү дээ тийм ээ. Хоёрдугаарт нөгөө төрийн бодлоготой бүр монгол хүнийг бүр ингэж хөгжүүлдэг тийм механизм төрийн институт байгуулах хэрэгтэй. Яг одоо манайд хүний хөгжлийн яам ч юм уу тийм яамнууд байна л да. Тэгээ энэ мань болох зөвхөн төрийн л одоо юуг л байх хэрэгтэй зүйлүүдэд хийж штэ. Зөвхөн монгол хүн одоо их оронч гэдэг үндснээс ярих юм бол хөдөө очиод байх чинь яг интернет байна. Яг соёлын юмнууд байна. Тэрийг би үгүйсэв. Яг л нөгөө 90 онд байсан хүний сэтгэлгээ өнөөдөр би 16 жилийн дараа байж штэ тийм ээ. 20 жилийн дараа байшлаа. Тэгэхэд би тэндээс нэг л адилхан юм сонсогдоод байгаа байхгүй тийм ээ. Их хормон хизээ хөгжөндөө л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр биднээс тийм олон жил хүлээсэн биш ч. Тэгэхээр өнөөдөр төрөөс биднээс юу хийж өгөх вэ гэхээс л Монгол улс яг ингэж хөгжөөд тэдэнд жилийн дараа яг юм болцсон байна гэсэн яг л тийм бодиттой тийм юу хөтөлбөрийг гаргаж ирэхэд. Одоо шинэ Казахстаны Нурсултан Назарбай гэдэг чинь тийм ээ. 5 жилийн дараа ерөөсөл яг ийм хотыг байгуулад би яг ийм хөгжилд хүрсэн байна гэдэг.
Тэгээ амлалтанд хүрч чадчих шүү дээ. Тэгээ манайх ч өөрснөө ингээд юм хийх гэж чинь хэд их нөгөө хийх гэл гэж үг гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ тэрийг хийх нь бол иргэнэ иргэншүүлэхийн тулд иргэний төрийн хийх. Тэгэхээр төрийг барьдаг хүмүүс гэдэг чинь өөрснөө хүний тухай ярих гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ тийшээ их зөв хүмүүсээ оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт нь зөв үзэл бодолтой тийм ээ. Яг өөрийгөө хөгжүүлж чадсан, өөрийгөө хуу хүнээс бие хүн болгоод нийгмийн одоо нэг хэсэг болсон хүнийг оруулах хэрэгтэй. Тэгээд дээрэс нэг эдийн засгийн одоо үр ашигыг одоо хурдан хугацаанд олж болох эх орны одоо дотоод нөөц бололцоонд одоо түшгэлсэн тийм одоо үйлдвэрлэлт тийм бодлогыг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө хүмүүс ажил орлоготой болно. Тэгээд Монгол улс нөгөө өргөн газрууд нутагтай учраас тэр бүс нутагт нь таарсан хөгжлийн хөтөлбөрүүдийг нэгүслэн хийж өгөх хэрэгтэй. Тэрэн дээр судалгааны баг ажиллах хэрэгтэй. Зүгээр нэг данхаас нь том юм ярьчаад говьд одоо хангаан бүсийн тухай юм ярьж болохгүй шүү дээ. Тэгээ эсвэл одоо хангаад нь очингуудаа бид танаас энэ уул усчнуудын ухаад одоо халтаа болоод баяжна гэж ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр нутгийн урд ард иргэд шууд татгалзсан шүү дээ. Юу гэж одоо хүслээ ухуулах вэ? Юу гэж тэгээд одоо сайхан уул хангаа Монголын түүх соёлын газруудыг хүн ухуулахыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ ийм ойлголтыг юусаа байж болохгүй. Монгол хүн чинь өөрөө оюунлаг тийм ээ. Зүгээр нэг еврей залууд фэйсбүүкийн үндэслэл өндөр дотоод Америкт одоо хамгийн том тэр момтон болцоо сууж шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг хүн тийм гэж хөгжиж чадчих шүү дээ. Тэгвэл нийтгүүд өнөөдөр Америкийн одоо холбооны чиглэл дээр одоо чинь олон улсын хот хоорондын яриаг аюул сан бизнесийг хийж чаддаг. Тэгэл улс үндэстний өөрсдөө чадвар гэж байдаг. Манай монголчууд өөрсдөө тийм аагүй сайхан хүчрэг түүхтэй бол өнөөдөр өөрснөө тийм одоо зүгээр ингээ мухар сүсэг тийм сэтгэлгээний дороотлоор ингээ байгаад байж болохгүй л дээ. Тэгэхээр монгол хүн өөрөө тийм их итгэл үнэмшлээ олж авах хэрэгтэй. Хоёрдугаар нь үндэсний бахархал гэдэг юм заавал одоо хүн болгонд суулгаж өгөх хэрэгтэй. Нэгдүгээр ангиас нь авах бол хүүхдээс нь авах бол одоо улс орны хөгжүүлсэн хүмүүсийн тухай түүхий ярьж өгөх хэрэгтэй. Чи өөрөө тэрний нэг хэсэг гэж ярих хэрэгтэй. Сум орнуудын түүхийг ярьж өгөх хэрэгтэй. Өнөөдөр нэгдүгээр ангийн хүүхдээс юм асуугаар солонгос кино яриад урдаас PC-ний тоглоом бүх хүүхэлдэйн киноны баатар нэрлээд байгаа. Уул нь тэр хүн чинь тэр номныхаа баатруудын нэрийг ярих хэрэгтэй байхгүй. Эх орныхоо хөгжүүлсэн тэр өвөд эзэн түүхийг бахарх хэрэгтэй тийм ээ. Тэгээ энэ болгоны хийхээр нөгөө суур судалгаа гэж заавал байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Төвшлийн бодлого ярихаар. Тэгэхээр манад одоо ер нь ойрын үед хийгдсэн суур судалгаа байдаг юм. Яг судлаачны хувьд та нарт хамгийн хэрэг болдог. Байдгүй яах вэ? Тэр ямдуудаар ялангуяа үндэсний статистикийн газар гэж тийм ээ. Манай нөгөө хааш манай статистикийн газар бол тэрэн дээр бол их нээлттэй байдаг шүү дээ. Тэгээ тэрүнд нэг их баярлж одоо магадгүй тэр их сайн залуучууд эсвэл удирдлагын сайн хүн ч юм уу тийм ээ. Бид гэж боддог. Харин ямдуудаар тэр мэдээлэл хоорондоо яваад байдаг би гайхаад байдаг. Тэгээ агентлагууд хоорондоо ингээд зарим яг үндэл зарим газрууд нууцсан зэрэглэлт байхгүй шүү дээ. Зөвхөн хууль хүч тагнуул гэх юм бол байж болох юм тийм ээ. Иргэний одоо мэдээллийг бол нууцлж болно. Тэрэн шиж одоо сулгаанд хэрэгтэй мэдээллүүдийг би ингээд авъя гэхэд нөгөө нь шатлал нь биднээс ингээд хаалт болт байгаа гэдэг. Шинэ би хөдөө аж ахуйн салбар дээр ингээд юм мэдээлэл авъя гэхэл хөдөө аж ахуйн вебсайтаас ингээд хөдөө зүгээр хуулиуд нь байгаад байдаг. Нөгөө тухайн яамнуудад сайдуудын зураг ч юм уу эсвэл агуулгын бүтц танилцуулга байдаг. Тэр бол зүгээр брошюр маяг юм байхгүй. Уул нь тэрэн дээр нөгөө ард иргэдтэй яасан зориулсан юм эсвэл судлаас зориулсан тийм одоо ороод нэвтрэх ихээр ороод тийм ээ. Өөрийнхөө аккаунт уу дансаа нээгээд хэрэг төлбөр төлөх ёстой тэрэн төдийл л та биднес. Тэгээ тэрэн дээр болохоор манай төрийн үйлчлэгийн байгууллагууд сахимжуулна гэж яриад байгаа бол тэрнийг жоохон хийхгүй байгаа юм болов. Тэгээд магадгүй дараагийн төрөөс хүмүүс энийг улам их төгөлжүүлж та байл гэдэг тийм ээ. Тэгэхгүй бол одоо дан ганц зүгээр сошиалаар мөн эсвэл нэг телевизэдийн мэдээгээр яриад байж болохгүй л дээ. 90 онд манад ядуурл маш их байсан гэж түрүү та ярианд дурдсан тийм. Одоо тэгээд тэр үеэс илүү ядуурл буурсан гэж та хэлэх гэж байна уу? Зүгээр статистик мэдээлэл тэр бол мэдээж буурсан байгаа. Одоо хотын хэмжээнд ч юм уу нөгөө улаан цам одоо гудамжинд өсөд цангаа хөвтөж байгаа ч хоолдгоо нөгөө гуйлдчин ингээд ойлголт үүдээ шүү дээ тийм ээ. Тийм хүмүүсийн ойлголт бол арай мэр сарн гайг болсон баг. Зүгээр зарим аймагуд байна. Одоо хот сумдууд байна. Бүр ингээд ажлууд нь бүр одоо бол бидний нүдэн дээр бол илт байна шүү дээ. За 90 онд бол яг өнөөдрийнх шиг одоо үнэхээр ийм ядуурл бол одоо зүгээр жирийн иргэдийн нүдэнд бол үзэгддэггүй байсан юм уу, харагддаггүй байсан юм уу? Яг одоо зүгээр яхав дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байхгүй байсан л гэж
тухайн үеийг бол зүгээр тэгж тодорхойлдог. Гэхдээ тэр нь бол одоо яг ядуурл гэж хэлэхэд хаашаа юу байсан юм бол тий одоо хомсдол байдаг юм уу тиймэрхүү юм байсан баг. Одоо бол ядуурл жинхэнэ утгаараа байгаад байна уу? Тэгэхээр энэ одоо тэр нөгөө статистик мэдээгээр яг ямар байд юм бол нөгөө ядуурлын төвшин. Тэгээ энэс нь ярихаар бичээд ихлэхээр би бол тантай адилхан бололтой байсан л да. Өөрөө нөгөө бодтер хараад байгаа учраас нөгөө болдсон кармаас мөнгө гараад өчсөн тийм энэ хүн тусалцсан ингээд. Тэгээ энэс нэг бодтойгоор ингээд яриад ихэр ингээд маргааш нэг хэд их уул төржсэн баптизм ихтэй. Тэгээ нөгөө ярьж байгаа сэдв нэг хүний нэр хүнтэй халддаг учраас хэцүү юм билээ. Би нэг судалгааны Монгол хүний индекс одоо ингээд эслийн ядууралтай хайртууд ингээд ийм байна. Тэгэхээр нөгөө маргааш нь над руу одоо фэйсбүүкээр ч хүн хандаад наадаа зогсоо тийм ээ. Чи одоо намын нэр хүнд халддаг байх эсвэл миний нэр хүнд халддаг тэгэл эхэлдэг байхгүй. Тийм үннийг хийж болдгоо болсон юм билээ. Хоёрдугаарт нь зүгээр тэр таны тэр ядуурл гэдэг ойлголтоор болохоор би зөв монголчуудаа хандж хэлэхэд зөв сэтгэлийн өөрчлөлт солиоч тийм ээ. Заавал одоо энэ хүйхийг хүсэхгүй 5 сая баяжуулахыг 5 сая ингээд дээш нь гарахгүй байгаа хүмүүсийг заавал гуугаад халбгүй шүү дээ. Ялангуяа залуучууд хүмүүст би ажилгүй байна. Одоо энэ хүнээс энэ намаас болоод ч юм эсвэл энэ төрөөс болоод ажилгүй болчлаа гэж юусоо бодож болохгүй. Зарим би яаж өөрийгөө ажилтаа болох уу тийм ээ ажлын местэй би яаж бий болох уу яавал зөв хүмүүстэй хамтраад ажиллах уу түүнээ таньдаг байх хэрэгтэй өөрийгөө хөгжүүлчих хэрэгтэй тэгэхээр би энэ зөв аль талдаа гэдэг бүрхүүлэх нь хашиж шимдээ бас тэгэхээр тэгэхээр намайг одоо ингэ хэлж чинь энэ ямар бүрхэн хүн бэ гэж бодчих штэ тэгэхээр чин үннийг хэлэхдээ тэр тухай бичигдэг болоо их хэцүү нэгдүгээрт үннийг хэлж болдгоо хоёрдугаарт нь зүгээр заавал тэгж ядуу гэж ойлголтыг бол суулгаад халбгүй. Тий. Яг үндэлгээд сайн нэг нүүб нэг офицер Монгол бүсгүй Африкт очсон байлаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд нөгөө тэнд одоо хоолны төлөө ингэж амьдарч хат монголчууд өөрсдөө гэдэж сатгалан мөртлөө хэрүүл хийгээд байдаг гэх тийм ээ. Тэгээд тэр хүний бас зүгэл дээ. Тэгэхээр би залуучуудаа ялангуяа би ахмад үед би ажиллахгүй шүү дээ. Залуучуудаа би өөрөөс дүүмэт хүмүүстэй хэлдэг. Чи зүгээр суухаар очиод нэг газар очил ажил хийгээл тий туслах хийгээл гүйлдэ өдрийнхөө хоолыг олол л доо. Тэгээд 14-өөс 2 төгрөгийг хураагаад ч юм хоромтлол үүсгээд одоо хоромтлол гэдэг үг нэрээ маш их онцлдог шүү дээ. Тэгээд хоромтлол үүсэх хэрэгтэй тийм ээ. Тэгээд 10 төгрөгтэй боллоход ингээд чи сарын дараа жилийн дараа магадгүй чи өөр юм хийх арга өндч болно шүү дээ. Заавал нэг цорогт ирсэн хүний баптизм ч юм уу тэр хүний ингээд өөдөө сараал гуйлгуугаас чи өөрөө гуйлч юм биш байл та. Тэгээд би өөрөө ч тэр одоо 90 оны хүнд хүчээр амьдралыг тулсан олон хүмүүсийн нэг шүү дээ тийм ээ. Нээж аваад юм баян байгаагүй. Социализм гэж бүгд адилхан байсан шүү дээ. Адилхан одоо тийм ээ бүх юм биднээс малгааны хүртэл адилхан ингээл балтын хүртэл адилхан байсан шүү дээ. Тийм тэгэхээр тэр үед хүмүүс би ядуу байна гэж ярьдаг байсан мөлөө. Үгүй юу гэж одоо чи амны бэлдэггүй юм болно шүү дээ. Тий. Би л ээж авдаа тийм ярьж байгаа сонсоог зүгээр нэг манайх аймагт байсан 10 хэрд байсан. Тэнд нэг 2 тоохор байшинтай байлгасан. Тэрийг л их баян нөхрийн гэлтэй гээл. Зүгээр хаяа нөгөө дарга нар явна шүү дээ. Тэр хүмүүс ч өөрснийх мундаг хүмүүс байсан учраас тэднээс тэгж хэлэх нь бас алд бас тийм ээ. Юу ярьж байгаа чи тэр хүн чинь дарга хүн гэлдэг. Тэгээ харин нөгөө ариун хөдөлмөрөөрөө үнэлүүлээд цалинч манай очныхад тухайд хэдэг одоо гэлээ 700 төгрөг тийм ээ. Тэгээд нөгөө хөдөө гадаа холын дуулан жавдаг эмч хүн. Тэгээд одоо 1000 гаргал авдаг гэсэн. Ээж маань барилгын мэргэжилтэй хүн байсан. Бид бол одоо хангалуун амьдардаг гэж ойлгодог гэсэн чинь. Гэхдээ нөгөө үзэл сурталын бол ариу л да. Бистэ энэ одооны амьдарч байгаа үндсэн хуулиараа баталгаажуулсан нийгэм бол угаасаа юм байх хэвээр. Тэгжээж олон улстай тусгай тогтнолоо баталгаажуулна. Зүгээр эдийн засгийн хувьд яриад байгаа шүү тийм ээ. Тэр ядуурл гэдэг яриад байгаа шүү. Тухайн үед л тэр нөгөө зөвхөн чиглэлтэй одоо социализм ч өөрөө тийм бодгоод хэрэгжүүлдэг хүн рүүгээ чиглүүлсэн бодлого байсан учраас тэр бол харин ч тийм үзэгдэн бага байсан юм болоо. Өнөөдөр ч нөгөө хэд нөгөө баруунжаад хүнээ хаж тахингуудаа уул уурхаа болоод одоо бүгдээрээ тийм нөгөө доншуулсан болцсон юм шиг. Одоо нэг улс төрд орцсон нөхөрчөнд одоо ярьдаг юмнууд нь дандаа л танай аймаг тийм уул байна уу, ийм алт байна уу? Надад ирэх мэдлэл лиценз нь олоод өгчий. Тийм ээ. Гэл тийм одоо хайгуулчин болцсон юм шиг. Тэгэл би яваад би их орондоо яриад уул нэг сайхан нийгмийг харж олж харсан л да. Гэхдээ тэр одоо улс төрд тийм юм ярьж байгаа хүмүүсийн яриаг сонсох би аягүй хөөддөг бас. Тэгээд би заримдаа бараг өрөвч өрөөд ингээ сайхан агаар салхинд гараад явах нь илүү их надад их гоё. Тэгэхээр учраас залуучуудаа хэлгээд битгий гуйлагчсан сэтгэлгээтэй бай тийм ээ. Хүнд гуйлагч битгий хэлээ л дээ. Өөрснөө баян болгон тал амьдрал тийм ээ. Хэрвээ тэр нийгмийн хааж байгаа тэр хүмүүсээ зүгээр л сонгохгүй байл. Тэ
эрх мэдэл гэдэг бол ерөөсөө хүн төрөлхтний ерөөсөө 4-5 мянган жилийн төр тулсын одоо сүүлийн хэдэн мянган жил ерөөсөө маш их тийм гай гамшиг авчирч байсан бас олдож авчирч хамгийн олд бол одоо Оромын үед чинь хот байгуулаад тийм ээ шудраг хүмүүс нь гарч ирж байна. Тэгтэл гай уужаснууд нь одоо хятадын төгөл ихэд буруу ханаа сонгосноос хятадын одоо улсууд задарч ирсэн байх шинэ. Манай Чингис хааны түүхэн ч гэсэндээ эрх мэдлийн төлөө одоо нэг хэсгийн хүүхдүүд хоорондоо байлж штэ Алтан ордны улс гээл одоо нэг цагаатаа улсууд хоорондоо жоох шиг тийм ээ. Тэгэхээр одоо ийм одоо бодит түүх одоо зовлон бэрхшээлийг биднес мэддэг байхад одоо тэр түүхээ битгий татаж Монгол хүнчийг саруулах ухаантай. Тий. Өнөөдрийн нийгмийг хараад байхад ер нь заавал хүн мөнгөтэй баян тансаг амьдрах ёстой юм шиг. Нэг тийм нийгмийн сэтгэхүй хүмүүст төрүүлээд байна уу гэж зүгээр хардаг байхгүй юу? Ялангуяа одоо манай улс орны энэ тэргүүний зорилт бол эдийн засаг юм аа гэл. Мөнгө эдийн засгийг дээгүүрт тавиад бусад зүйлийг 2-дугаарт 3-дугаарт тавьчихсан. Уг нь бол хүн нь хөгжиж, хүн чадварлаг болж иж, хүн нь одоо сайжирч иж улс орны эдийн засаг бол аяндаа дээшилждэг болов гэж бодоод байдгийг. Зөвлөдөө таны хэлдэг бол би ч тантай адилхан байр суурьтай. Өөрөө нөгөө үднэс адилхан иргэн хүн шүү дээ тийм ээ. Зүгээр энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаа нэвтрүүлгийн маань агуул маань биднес нэг зөв юм болж гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрийг бодох юм бол энэ ийм юунд ороод тодорхой хэмжээний хугацаа өнгөрч нэгдүгээрт засал залруулалт маш хүнд болчихж. Яг л хүмүүс нэгэнтээ нөгөө амьдралаа нийтгүүд гэдэг чинь нөгөө каст системтэй юу нөгөө угаасаа энэ хувь тавиланд амьдрах хэрэгтэй гэж бодсон хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө сүүлийн 20 хэдэн жилийн одоо хугацаанд чинь монголчууд хит ингэж дарлуулсараад оюуны нөгөө юунд угаалтанд орсороод нэг хэд 200 тонноос дээш хүний нэрийг мэдэхгүй болцсон байна шүү дээ. Тэгээ 500-аас дээш хүн одоо энэ гэрэг бол одоо Монголыг атгаж шүү дээ. Тэгэхээр нэг хэцүү шүү дээ. Тэр одоо нэг Алтан царайд гэх кино байсан шүү дээ. Бачуулын хороол руу юу ч явж болохгүй гэл. Тэгээ тэр кино маань өнөөдөр биелээ олчил байна л да. Өнөөдөр удамжаа дөрөн Алтан царайд удамжаа дөрөн хариуцал байж гудамжаар биш төрийн ордны дөрөн тийм ээ. Тэгэхээр энийг засалруулах ганц юм нь бол ерөөсөл хүчтэй тийм бодлого боловсруулагч нарыг баг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ ч нөгөө угаасаа төр угаасаа нэг ингэ төр мөнх оршно гэж юу яах вэ зүгээр бодлого боловсруулагч нар тэр төрийг мөнх болгохын тулд сайн тийм бодлого боловсруулах хэрэгтэй. Гаргалыг гаргаж өгөх хэрэгтэй. Тэгжээж Монголын төр мөнх оршно. Тэрнээс одоо ингэ мөхөөх юм бодлоготой өөрийнхөө хувийн одоо эрх хэш хөөсөн энэ чинь цөөн тонны хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Би энэ 3 сая гэж хүн хэлээгөө 3,000 гэж хэлээгөө тийм. Бид хэдэн хүний тухай ярьж байгаа тэрийг бол хүн бол мэдж байгаа хэ. Тэр хүмүүсийг л ерөөсөд ямар нэгэн байдлаар үүрэг хариуцлаганд нь одоо гэмтэй хүмүүсийн гэмтэй газар байлгаж тийм ээ. Хариуцлага өөрүүлэх цаг нь бол нэгэнт ирсэн. Тэгээд тийм одоо юу гэдэг нь одоо хуурамч тэр дүрх үсгдэг тэр нөхцөлийг бүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Цензуртэй гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Одоо биднес нь бол цензургүй яваад байгаа байхгүй. Тий, цензургүй болохоор хүн чинь дураараа юм ярьж одоо дураараа одоо хүслийг гүйцээж шít. Тийм нэг юм байна шít. Одоо уул нь бол үндсэн хуулиар биднес чинь бид анхны аяг хурлын депутатууд чинь аягүй мундаг хүмүүс олсон марчин тариач ингээл тийм ээ. Егэл ардууд юу гэсэн бүх мал энэ ийм арчлал байх хэрэгтэй гэж анхнаас нь хэлсэн байгаа шít. Өнөөдөр бол манай аав ярьдаг байх. Энэ миний хүсээгүй арчлал гэж ярьдаг. Тэгэхээр одоо арчлалын үн зүйлийг баталгаажуулах тэр нийгмийн хамгааллын бодлого гаргаж ирэх хэрэгтэй. 3 эдийн засаг гэж ярихын хооронд хүний хөгжил тийм ээ эдийн засгийн хөгжил одоо өөр юу гэдэг Монгол орнд хэрэгтэй дэд үсгийн хөгжил гэдэг юм уу хөдөөгийн хөгжил ярих хэрэгтэй байхгүй. Дандаа мөнгө гэж явах юм бол зөвхөн тэр бизнесээ хийгээл яваад тэр хүмүүс. Тэр амар хийдэг юм. Гэхдээ одоо Монголын зах зээл богино учраас гадаад очиж одоо Солонгосын тэр бомбнууд шиг одоо эрчим хүчний төслийг Африкт очиод Африкийн тэр төсвөөс нь одоо мөнгө оруулаад эдийн засгт оруулаад өөрийнхөө эдийн засгт оруулаад Японочууд нэг жайкигээд олуулсан болгоод шүү дээ. Тэр чинь яг үндэлэл татварынхаа тэр бомбнуудаа дэмждэг нэг олуулсан байлга шүү дээ. Тэгээд манай хэлэхэд аливаа улс оронд бол тэр бомбнууд нийгмийн тийм торг байдаг угаас. Тэгвэл байх шүү дээ. Тэгжээж нөгөө бараар ирэлтэй байна шүү дээ. Одоо тэр хүмүүс мань өөрснөө үндэсний тэр ухамсараа сэргийлэх хэрэгтэй тийм ээ. Үнэхээр баян юм бол баянаа л харуулчих л да. Нэг имлэг бариад өгч л да. Тэ. Өнөөдөр 70 80 нас хүрлээ та 100 наслах тийм зарим наслах тийм ээ. Чи өнөөдөр чигвэл мөнх амьдрах хэмжээнд тийм үнэхээр баян юм бол та өнөөдөр Монгол улстай тий төгсгөөс өмнө нэг сайхан тийм одоо хот тавдрын имлэг бариад өгч л да. Одоо дэлхийн тэр бомбнууд тэгдэж чи хөрөнгийнхөө тэдэн хувийг хандуулна гээл тийм ээ.
Тэр хүн чинь одоо өөрийнхөө хүн гэдэг ухамсараа мэдсэн хүн гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр би дуусны шин чанарууд байдаг хаа идэж аваад байдаг байхгүй. Ядаа нохоо цадгаа мэддэггүй гэл. Тэгэхээр би одоо улс тул төрд бол тийм дуусны шин чанартай хүмүүс байгаа юм бол тэр дур хүсэл нэг үүсдэг. Хүн болох хэрэгтэй, иргэн шиг хэрэгтэй. Иргэншин тэр нийгмийн бодлогыг Монголын залууг явж байгаа хэрэгтэй. Яг л залуу юу өөрөө нас нь байна, тийм ээ. Одоо хийх хүсэл мөрөөдөл нь байж байгаа. Залуу нас хамгийн сайхан юм байхгүй. Тэгэхээр залуу үе дарж болохгүй, залуучууд мөр дарагдаж болохгүй, тархиа угаалж болохгүй. Тэгээ ингэж л одоо энгийн үгээ тайлбарлая да тий. Өдөртөгч хүн гэж юу ямар хүн байх хэвээр таны хар манлайлагч. Тэр бол цаг үеэс хамаарна. Өдөртөгч хүн бол ямар ч хүн байж болно. Тэгээ бүр хөгжлийн бэрхшээлтэй хүн байж болно. Бүр хэлгүүч хүн байж болно шүү дээ. Хараагүй хүн байж болно шүү дээ, тийм ээ. Одоо шинэ нэг төр гаруй тухайд байсан энэт гэж нэ Махатма Ганди гэдэг жижигхэн үгүй юм тий. Цаа шүлээ шар шүлээ ингээд орчиж. Тэгээ нөмрөг өмөрөөл үндэсний одоо бахархлаа төрүүлээд явсан шүү дээ. Тий. Тэгээд одоо биднээс сая одоо ерөнхийлөгч болдоо нөгөө хүүхдүүд нь гадаад иргэншилтэй очиж Мьянмарын тий Нобелийн шагналт хүн байж тээ маад ажиллаж тэр хүмүүс одоо 20 жил лээ хэдэн жил лээ шорон сууж байгаа ингээ гэрээ хороод байж гарч ирсэн тийм ээ. Одоо Жабрагийн тэр Нельсон Мандела гэж 20 хэдэн жил шоронд байж гарч ирсэн бүр өтөл насанд байж шүү дээ. Тэр өдөртөч хүнд бол нас шүүд хөөс одоо гарал үүсэл юу самаа байхгүй. Тий одоо шинэ хамгийн чухал дээр л байхгүй. Тэгээ хамгийн чухал нь бол өдөртөч хүн өөрөө тийм одоо дотроосоо тийм их гэгээтэй харахад яг л хүн тэр хүний хараад үннийг л хардаг байх хэрэгтэй байхгүй. Үнэн гэдэг чинь өөрөө нөгөө бурханлаг үзэл санаа шүү дээ. Тэгээ хүмүүс нөгөө хүн үнний хөгжлийн төвхөнд өөрөө төвч хүн ярих гэдэг учраас ярих гэдэг шүү дээ. Солирчдын төвхийг ингээд харахаар дандаа үннийг өгүүлсэн хүмүүс дандаа л одоо нэр алдрын оргил төрсэн байдаг юм л. Тийм тэрнээс ч одоо юу гэмтэй ард түмнээ ингээд дарлаад тэгсэн хүмүүс бол одоо дандаа л нөгөө талдаа байна шүү дээ тийм ээ. Тэг үннийг өгүүлсэгч нар бол тийм учраас үнэн гэдэг бол аяндаа ингээд дарагцсан гарч иж яадаг. Тэгээ манлайлагч хүн бол ерөөсөл үнэн амьдрах хэрэгтэй өөрийнхөө амьдралаар. Тэгээ үнийн төлөө харин үннийг хамгаалахын тулд тодорхой хэмжээний арга барилыг хэрэгжүүлж болно л да. Тэнд одоо Эл Салвадор гэх Латин Америкийн оронд байж байна. Нэг нөхөр одоо гадны тэрхэмжлэгчдийн хорн ингээд эзлэхэд ирэхээр тэр хүн одоо гадны тэрхэмжлэгчдэд би хорноо цэвэрлэнэ гэж одоо хөдөлсөн. Тэний одоо Фидель Кастро шүү дээ. Эхлэлний төлөө тэмцсэн. Одоо хүртэл одоо ингээд цэник 4-30 тавьдаг тийм ээ. Тэр цогтой их орончууд байж шүү дээ. Тийм учраас их оронч хүмүүс бол ерөөсөл тууштай. Хоёрдугаарт нь би Монгол хүн учраас би биш бидний өвдөөс хэлсэн мэт. Монгол тэгээ Монголын гих хүн Монголын төлөө цоглох зөрөгтэй байх хэрэгтэй. Тэгээ би өөрөө хүний газар байхдаа тэгээ их оронч гэхээс л их орноо их тийм хайрладаг болчихсон юм л. Ингээд одоо онгоцоор буугаал одоо ингээд тэгээд энд их орон дээр худаа яриад байгаа хүмүүсийг хараад тэгээд ард түмний гудамж явж байгаа хүмүүсийн харцыг хараад одоо би өөрийнхөө төрсөн нут харин доошлоо хүмүүсийн тэтгэвч нь үрдээлэнд орцсон 7-8 сар хүртэл цалингүй орлогогүй болцсон хүүн өндөр тийм ээ тэгээд Батүлзийн сумруулсан чинь нөгөө замнууданд бүр ингээд хүн явахын аргагүй болцсон тэгээд очоод эрчим хүчний асуудал бэрхшээлтэй болцсон тэгээд нөгөө мөнгө нь хайчдгийн нөгөө яриад байсан хүмүүс нь цаана явдгийн засаг дарга нь нэг би сайн хүнээс ясна л да энэ бол батлаатай бас мэдээлэл шүү зөв нэг хүнээс асуусан чинь засаг дарга нь хотод амьдардаг юм хаасан гэж байна. Ингээл тийм асуудал байгаад байгаа. Тэгэхээр энэ бас угаасаа л бусармаг болчих. Тэгэл өдний өвгдөөс мөр хурлаа одоо нөгөө өөр хүүхдүүдтэй адилхан ингээл айжчихяал одоо настай хүн бол амьдрал үтсэн хүн байж хүртэл ингээл нөгөө дарга ороод тэр наашлна гээл хүмүүс зүгээр одоо лекцээрээ өөр газар хийгээл нам бүр ингээд нөгөө хэд нам зарах бол руу орсон байж шүү дээ. Тий. Тэгтээ одоо ингээд тэгээд талд нутгараа ингээд дахиад ингээд явахаар чинь энэ сайхан нутг мөн ингээд салхисээгээл тий их гоё байгаад байгаа байхгүй. Тэгээд нэг айлд ороход л тийм айдас хөлс мэдэрсэн. Хин хаанасаа зарамтлаад байд бүү мэд. Тэгэхээр тех тусмал их хэмж болдог юм бэл. Хин нэгэн хүнийг өмгөөлөх хэвээр хин нэгэн хүн энэ төлөө босох хэвээр тийм ээ. Тэгтээ хувьсгал бий яриаг шүү дээ. Тэгээ хөгжил ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хөгжлийг хийдэг хүмүүс залуу юм. Энэ бол миний насч байна. Энэ төлөө бичих хэрэгтэй юм байна. Энэ төлөө зориг зүрх харах хэрэгтэй юм байна. А тэрний төлөө бол эрсдэл гарна. Надад одоо нэг нийтлээ бичээл сая юу гэлээд Игэл миний дэстэ миний нийтлэл гардаг ингээд их чинь хүмүүс янз бүрээр хүлээж авч байгаа. Тэгэхээр тэхэнд бол их судалгааны ажил хийх хэрэгтэй юм байна. Тийм учраас би хөдөө өрх явдаг тийм ч хэрэгтэй байхгүй юу. Тэгээ бодит юм уу чинь сайхан шүү дээ. Тэгээ хотод одоо нэг 4 ханы дунд суучаад
нэг сэдвэр одоо популизм гэж фейсбુક дээр твиттерийн баярыг хийгээ суугаад иж болохгүй шүү дээ. Монгол хүн чинь энэ нутгаараа яваад одоо нэг саний жишээ ярил л да. Ч одоо би харны хөвгтэй байхгүй нөгөө тэнд манай сууг гэдэг орхны голоос ингээд орж идэг устай. Баг багтаа ингээд сэлээл тэндээс ундны ус авдаг гэсэн юм байна. Тэгсэн чинь тэнд нь одоо уух хатгаа усанд орох юм нөхцөлөг олчиж. Орхон голмон тийм одоо гамшигын байдал болсон тийм ээ. Тэгээд дээрэс нөгөө цэвэр ус нь хүмүүс ходоод авдаг юм байна л да. Тэгсэн 1 литр ус 3 төгрөг болсон байна шүү дээ. Тэгэхээр нөгөө цалингийн өрөөнд тэтгэврийн өрөөнд орсон хүмүүс мөнгөгүй хүмүүс усаа уртлаа одоо ингээд урд нь манай нутгийн ч бүх юм өнгөл байсан байхгүй тийм ээ. Тэгээ их нутгатаа ингээд дураараа жаргалтай амьдрал нөгөө жангарын төлөлдөө гардаг чи тийм орхон бомбын орондоо. Тийм. Тэгэхээр одоо нөгөө орхон бомб сэрийгээ одоо нэг тийм хөлдөгтэй бол би ингээд их гүрний зогсолбор дээр гарсан. Тэгээ цаашаа орхны хүнд ингээд харддаг байхгүй. Тэгээ нөгөө жолонгийн дондор гадаг шиг их нутгийн харж өмөл зөгөд шиг харамсмаар юм байл да. Би энэ багада нэг уушин гүйж өссөн юм шүү дээ. Тэр уул яманд миний өвгдөөс би нутглуулсан юм шүү дээ. Тэгээ ингээ эргээд ихэд ийм болготыг одоо энэ л хүн биш байх гэж би бодож байна. Дэнэрсээ тэрчгтэл нөгөө засаглалын буруу засаглал гэж яриад идэг. Тэр л одоо бүхэндээ тэгж л онцлох уу? Одоо таны хэлбэл тийм юм онцлох юм да. Нийгмийн хэрэг биднээс юм шилсэн бол онцлох юм л. Гэхдээ би тэгж хэлмээргүй байна. Яг тэгэхээр энэ нийгэм маань өөрөө эхлээд зөв гаргалгаан дээр суурилсан байгууллагч бичсэн. Тэгээд тэр угаасаа улс төр гэдэг чинь угаасаа биднес хүний тухай яриад байгаа шүү дээ. Тэгэхээр биднээс 10 хүний нэг нь удирдлагч болохоор биднес удирдлагын буруу сонгосон л байгаа байхгүй да. Нөгөө зөв чигийг гаргадаг хүмүүсээ тийм ээ. Хамгийн залтай. Тэгээд дээрэс нөгөө тэр одоо ингэж ярьж болж байгаа мөг нөгөө төр чинь нөгөө тийм бас хэцүү шүү дээ нийгэм чинь бас маргааш одоо ингэж сошиалар ороод нөгөө судлаач маань одоо ингэж уул нэг зөв ярьж ясна ингэ шөмжлөр орчтой. Гэтэ би шөмжлж байгаа юм шүү. Гэтэ аливаа юмд дандаа одоо яг сайныг ярих сайхан. Тийм. Гэхдээ шөмжгүйгээр юм эцээч уршигаа явуулдаггүй. Одоо шөмжийг 2 янзаар хийдэг. Одоо шаардлага тавина. Хоёр болохгүй тэр эрх мэдлийг авдаг тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдөр бид эрх мэдлийг авах хэрэгтэй. Хангалттай биш л шүү дээ. Манайд ч одоо дан ганц одоо иргэн нийгмийн байгууллагууд хэлдэг бас залуучууд маань бас бүлэгмүүд гэж байдаг шүү дээ тийм ээ. Биднээс ярьдаг одоо их хөрөндчдийн бүлэмжлөө одоо янз бүрийн нэртэй байдаг шүү дээ. Ярим нь одоо бас хэлэхэд хэцүү нэртэй тийм ээ. Тийм. Тэгэхээр тэрнээс юм бас өгөл дөө. Тэр залуучдыг бас дэмждэг. Яг тэр их хөрөндөө бас байгаа юм чинь бас ингээ харийнхан дарлуулаад хэцүү ч юм аа тийм ээ. Өдөр шинэ солонгосонд одоо ингээл бүхэл зэт авах хэцүү байхгүй юу? Ресторантны ажиллаад эсвэл одоо нэг солонгос хүн Монголын босрлын талаар ингээл сурагч юм бишээд байж болохгүй шүү дээ. Эсвэл одоо гадны байгууллагууд хурж ял Монголын одоо нийгмийн салбарын бодлогын босруулж өгöl заавал энэ одоо чиглэлээр амьдрэх гэж болохгүй байхгүй юу? Тийм учраас Монгол хүн их нутагт их оронч байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэр гадныхантай одоо үг даалгаврыг биелүүлдэг хүмүүсийг тэрээс одоо холдуулах хэрэгтэй. Тэр эрх мэдлийг авах хэрэгтэй. Биднес нь эрх мэдлийг авдаг аюу олон арга байна шүү дээ, тийм ээ. За би одоо янз бүр хойлсолч юм ярих аюу дурга радикал юм дөрөв. Биднес хангалттай одоо их орны хандлага тэмцсэн. Миний өвгдөөс одоо манай өвгд их орны 2 дайнд оролцсон. Би тэр үе бол өнгөрөөсөн. Одоо инх цагийн үед бол биднес энэ сонгуул гэж нэг сайхан юм байна. Хоёрдугаарт нь одоо хуулийн дагуу тэр хүмүүс шалгана гэж нэг юм байна. Гуравдугаарт нь олонхын саналаар тэр хүнийг одоо загтал занаа бичээ тийм ээ. Тэрийн одоо албанд нь тэр хүний талаар мэдээлэл өгөөд буулгаж болж байна. Найз нөхөд нь тэр хүнд бас хуваарь санал тавьж байна шүү дээ. Чи одоо болоо. Наад тендерийн мөнгө одоо болоо. Чи арай шүү дээ. Тэр амарч хэмнэлгийн мөнгөөр одоо чи одоо 200 ланд аваад унтсан багтай явах таа гэх тийм ээ. Чи наад ландаа зараад тэр энэ олон сайхан амарч хэмнэлүүд хойны өр бол да. Одоо миний мэдхий одоо нөгөө тооч мэдэх байх нөгөө нисгийн хадалт нэг юмдыг баригдахгүй байгаад байгаа шүү дээ. Одоо уул нь бол өндөр байлгууд шиг хордон барьдаг юм байл шүү дээ. Тэгээд тэр Монгол их хүний төлөө уул нь бол энэ нийгэм чинь нөө шүү дээ. Эмэгтэй хүмүүс их гол юм байдаг юм бэл. Аль бос оронд. Яг эмэгтэй хүн чинь нөгөө үндэс ухсаага үржүүлдэг тий. Хоёрдугаарт нөгөө нийгмийнхаа хамгийн зөөлөн одоо гаргалагыг гаргаж ирдэг хүмүүс шүү дээ. Тийм учраас Монгол ирчүүд одоо энэ ууж иддэг, лөөгөрддөг юм зогсоогоод энэ эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөө эхнэрүүдээ сайхан жаргаж амьдрах хэрэгтэй. Ихийнхээ ичийг хариулах хэрэгтэй, охин дүүгээ хайрлах хэрэгтэй. Энэ чинь биднээс өөрөөдмийг цааш нь үржүүлнэ. Хоёрдугаарт нь чи та бүхэн ч одоо хажууд ханчин сууж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас Монгол ирчүүд өнөөдөр нийгмийн зүг авч явал
одоо Монгол их ачиг л харилцах хэрэгтэй. За баярлалаа. За тэгвэл тий. Ярианы төсөл бас их сайхан үг сонсчлоо. Тийм за тийм нэвтрүүлэгт ирж одоо өөрийнхөө үзэл бодлыг бас судалгаа шинжилгээнийхаа дүн гаргалгаан дээр үндэслэж ярьж байгаа шүү дээ. Төвч судлаач эрдэмтэн хүн ирж оролцлоо. Ингээд үзэгчдийнхээ өмнөөс бас танд бидний урилгыг хүлээж авч ярилцлаганд маань оролцсон талархаж байгаа дахин. Баярлалаа. Тэгээд ярьж байгаа сэдв нь ингээд их олон салбар руу ордог учраас тоо баримтыг ярихаас би татгалзлаа. Тэгэхээр хоёр цаг хугацаа авах гэдэг. Хоёрдугаарт нь Монгол хүний одоо сонсох тийм одоо өнгө айс гэж байдаг тийм энэ хүн одоо яг зөв юм ярьж байгаа гэдэг талдаар толгуурлж ярьлаа. Тэгээд монголчуудаа тэгээд зөв байгаа амьдраас сайн л гэж бодож байна. Баярлалаа. Хүмүүс байр суурь нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт бид түүхч судлаач Дулам Доржийн Хишиг дэлгэрийг урьж нийгмийн хөгжил болоод хүний хөгжил иргэншлийн тухай асуудлаар ярилцлаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр өөр нэгэн сонирхолтой зочинтой уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. Тэр би хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр бол ёс суртахууныг ноцтой зөрчсөн байх юм бол харин тэр хуулиар хэсгэнэ. нэг бол сонгодог парламентын засаглал бай, нэг бол сонгодог ерөнхийлөгчийн засаглал бай. Юмаа хэрэгж чадахгүйгээр хамгийн одоо том жишээ нь оюу талхай. Хятад 23 намтай гэж байна. 3 сая дөнгөж сая хүрж байгаа Монгол 24 намтай байна. Яагаад монголчууд энэ газрын өвлийн баялгаараа мөнгө усгаж болдог вэ?